Баянговь сум нь анх Улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Баян өндөр жинс сумуудаас тус бүр 3 баг, богд сумаас 1 баг шилжүүлэн 400 өрх, 1300 хүн амтай, 70 мянган малтай конторын 2 гэртээ Баян хөвөр нэртэйгээр байгуулагджээ. Баянговь сум нь газар зүйн байрлалаараа Баянгор аймгийн өмнөд хэсэгт оршдог бүхэлдээ говийн бүсэд багтана. Эдлбэр газрын хэмжээ нь 462,655 га. Баянговь сум нь өөрийн аймгийн богд, Баянлаг, Жинст, Шинжинст, Баян цагаан, Өмнө Говь аймгийн 3 дэс сумтай хилэлдэг. Далайн түвшнөөс дээш 3957 м өргөгдсөн их богд уулын баруун урд талд цагаан голын адагт байршдаг. Аймгийн төвөөс 240 км, Улаанбаатар хотоос 740 км-т оршдог. Баянговь сум нь 2024 оны жилийн эцсийн тооллогоор 3013 хүн тоологджээ. Үүнээс эрэгтэй 1470, эмэгтэй 1543 хүн байна. Хилтгий булаг 1-р баг 654 хүн, өргөт 2-р баг 493 хүн, залаа 3-р баг 715 хүн, цоохор 4-р баг 579 хүн, өргөн 5-р баг 575 хүн ам тоологджээ. Тус сумад 90-с дээш настай 6 ахмад настан инх тунх амьдарч байна. Мал тэжээвэр амьтад худаг усны тооллогын дүнгээр 2024 оны жилийн эцэст сумын мал сүргийн дүн 215,484 тоо толгой болж 2023 оны нийт дүнгээс 10,183 тоо толгойгоор буюу 10.5%-аар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс Тэмээ 4390, Адуу 3364, Үхэр 1383, Хонь 29992, Ямаа 176,355 тус тоологджээ. Алсын бараатай оготтой асхандан тэнцэн хүлийг нь хуурдтай арслангийн дивэтэй бүхийн удамтай хайшаад очход харгүй настой харгүй настой авэжин нүдгийн утгаа удаад буухад хайдгунэвсээ дундум хөрсөн баян аваа
хатан зохиондоо янгэр дүүдсээ хос сэмрүүтэй хөндийн хаттай ажлаад очод харгүй настоо авэжин нүдгийн утгаа удаад буухаа айдгуунэвсээ дундум хөрсөн баян аваа ажлаад очод харгүй настоо авэжин нүдгийн утгаа удаад буухаа айдгуунэвсээ дундум хөрсөн баян аваа дундум хөрсөн баян аваа ханумөр ингэртэн холбооноор бурхтай олтой хатан зохиондоо янгэр дүүдсээ хос сэмрүүтэй хөндийн хаттай ажлаад очод харгүй настоо авэжин нүдгийн утгаа удаад буухаа айдгуунэвсээ дундум хөрсөн баян аваа ажлаад очод харгүй настоо авэжин нүдгийн утгаа удаад буухаа айдгуунэвсээ